За сар шинийн баярын дугаартаа хамт байгаа үзэгчидтэй маш их баярлалаа. За дөнгөж сая бид бүхэн домгийн дахилт шиг Монгол ээж хэмээх гайхалтай уран бүтээлийг дуучин Хүслэнгийн дууснаар хамтдаа хүлээн авч үзлээ. Тэгээ үргэлжлүүлэн та бүхэндээ энэхүү гайхалтай уран бүтээлийн эрхэм хүндтэй уран бүтээлчтэй уулзуулахад бэлэн болсон байна. Их яг үзэгчтэй. За өнөөдрийн баярын зочдоор Монгол Улсын төрийн сойрхолт соёлын гавьяа цэцгэлтэн Гүрвазар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ятгчин Мөнх Эрдэнэ, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Морин Хуурч Бямбцогт, за мөн бяцхан дуучин Хүслэн нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн хүрэлцэж байна уу? Сайхан бүтэлж байна. Сайхан бүтэлж байна уу? За сар шинийн битүүний дугаараар хэдүүлээ үзэгч сонсогчтойгоо уулзж байгаа. За сар шинийн баяр болж байгаатай холбогдвол хэдүүлээ бас сар шинийн баярыг ер нь та бүхэн маань их хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ? За гүрээ хасглаа. Үгүй яхаа зүгээр цаг хугацаа гэдэг бол ямар хүн төрлөختөнд үн шинтэй за сайхан зүйл вэ гэдгийг илэрхийлэл бол одоо юу гэдэг юм. Энэ цаг хугацааны баяр хөдөлтөд үндэсний. Манайх бол орон жиргэн сарын цагаан сар. Тэгээд тэр нь одоо битүүний өрөөд их сайхан байдаг. Тэгвэл бид нар ингээ ажиглах юм бол одоо орчин үеэр бол 12 сарын 31-ний 24 цаг болно шүү дээ. Хонгтойгоор тийм. Тэгээд 1 сарын 1-ний өглөө болохоор шинэ юм шиг болдог гэсэн. Нэг тийм амжилт нэг сонь тэгдэг шүү. Үрдээ сонигддаг л үүдээ шүү. Тэрийг ингээд хүмүүсийн сэтгэл авчирчгаар зэрэг ямар боддог вэ? Тэр дугаа монголчууд онтоолдыг хүндэтгэлээ ерөөсөө хаяагүй. Эний цаана маш их баяр баясгалан их хиймэр. Ямар нэг тийм шанал бидний тайлагчгүй юм байна. Энэ оноо өдлөө өнөөдөр ингээд битүүрээ сайхан тий маргаас хорын зэргийн сантайгаа золгоно гэдэг тэр ойлголтын өмнө хүч гэдэг бол за ер нь гоё шүү. Их гоё. Би одоо ч гоё ачцээ нэртэйгээ божигнаад үүд бахтаа ч гоё. Рохны хавдар үн хөрвөлгийг харчаас шүлэг өчээд тийм. Их сэтгэл хөдлөлт гоё болдгийг. Нэг л цаг хугацааны тийм тоглолт дотор хүн амьдэрдэг байна тий. Тэрний нэг нь баг тий. Яг тэр нэг юу гэдэг. Татараад мөрөхгүй. Тий. За Мөнх Эрдэнэ хичээвд ер нь бас сар шинийн баярыг ер нь хэрхэн өнгөрүүлдэг вэ? За мэдээч сая гүрэх маань маш гоё тодорхой ярьчлаа. Нэг юм шин хуудас эргэж байгаа юм шиг. Миний амьдралд цоо шин нэг юм эргэж байгаа юм шиг тийм мэдрэмжээр маргаашиг ухтдаг нь яг үнэ. Битүүний өдөр бол бидний маргааш шиний нэгнээ ухтаж авч байгаа. Бэлэгдэлтэй хиймэрлэг сайхан өдөр гэж би боддог. Тэгээд яг л Монгол ёс заншлаараа буузаа чигнээд тийм ээ тавгийн эдэгээ тавиад сайхан ахан дүүсээрээ хамтдаа тэндээ бөөндөө цуглаад бүлээрээ байх шиг сайхан жаавал гэж байхгүй тийм. Тэгж л. Ер нь бас нэг сар шинийн баяр гэхээр бас нэг юм дурсамж бас бодогддөг шүү дээ. Нэг хүүхэд насндаа бас нэг тэгдэг байж илээ гэдээ бас нэг тийм сайхан дурсамжууд бас ер нь байдаг. Танд ер нь тийм дурсамж орж ирж байна хэрнэ. Орж ирлгүй байх ба. Ер нь сар шинийн гэдэг бол одоо мэдээж хорын шинийн нэг юм тийм ээ. Тэр утгаараа одоо тэр үлдэж байгаа оноо, ирж байгаа оноо ухтаж аль болох одоо ер нь Монгол хүнийгээ бэлэгдэл тийм ээ. Сайн сайхан байхын төлөө гэж одоо бүхэл юмар одоо тэгээд сайхан яг л ижлэхэн одоо тавгийн идэ шүүсээ засаад настангуудаа шинэлээд ингээд гаргадаг шүү дээ. Тэгээд миний яг хүүхэд насын үг гэхээр ингээд яг нөгөө ээж аавыгаа дагж айл ах дүүнрээрээ явж гол нь бэлэг цуглуулах тий. Тэр нь жоох одоо тэр л их гоё санагддаг байсан. Тэгээд одоо бол бас ер нь гоё. Айл үдихгүй л өстой бүгднгээр нь ороод. Тий хүүхэд ч ерөөсөө тэгээд тий амжилтдаг байсан шүү дээ. Хугацааны бэлэгшэл өөрөө ингээд улам амжилтыг хөтлөө явчихдаг юм. Хүүхэд байхад бол манай ер сайрхуудаг хүн байсан. Тэгсэн мөртлөө битүүж ганцуудаа балгадаг. Тэгээд ороо айдууд битүүлээр 10 цагийг хаав бүхлээрээ орхираа. Ээж зэндэг одоо хоног юу яасан бэ? Би хүний ганц хүлдэ буулцыгаа. Тэгээд удаа ээж минь амар гээл. Тэгээд борхон цагтаа би жаахан тийм борхны юутай хүн. Сүсгтэй хүн. Борхон ингээд нэх гоё. Тийм ээ? Нэх гоё. Тэгээд шүлэгч юм юм шиг нэг тийм саран сарын хонгод ордог. Байсан. Дараа нь болохоор ингээд өдний нас цагаан хүүхдүүд өсгөр өглөө хүүхдүүдээс болгонд авах нэх гоё тийм. Нэг сайхан жам орчингийн жам өөрийнхөө өнгөрд явна шүү дээ. Одоо болохоор ачцээг өнснө гэж бодохоор нэг өглөө тийм. Тий. Байгаага Монголд байгааг нэг гадна нэг олдоо нэг тийм
Ер нь би энэ амьдрал ямар сайхан юм бэ гэсэн бодол төрдөн шүү. Их сайхан. Ер нь тийм учраас битүүнийг их бэлгшээлтэй харах хэрэгтэй. Надад маргааш сайхан ирэх гэж байна гэж. Зүгээр одоо юу гэдэг юм бэ? 2025 оны шиний нэгний битүүн шиний нэгний өглөө гэдэг тэр өдөр би герман дэмжлэг хийсэн. Тэ? Зүгээр янз бүрийн муухай ярих гэж байгаа биш. Тэгэд цаанаас янз янзын бууж байгаа. Нутгаас санаж байгаа шиг тэ? Янз янзын. Гэтэл өнөөдөр ингээ битүүнд ингээ байна ихээр миний хувьд юм гоё. 25 сайхан гарандаа гэж бодоод тэгээд дандаа сайхан юм ирнэ гэж бодож явах хэрэгтэй. Энэ шинөөс тэ. Тэрийг бид нар таашгүй шүү дээ. Тийм учраас битүүнээр их гоё юм бодож. Тэгэхээр их гоё, өглөө их гоё. Ёс төр өөрөө ингээд бурхал буугаад ирсэн юм шиг хамаагүй тэгээд. Тэр дэлхийн бүх орн өөрөөрийнхөө тэмдэглэж шүү дээ. Өөрөө сүсгэлж байгаа бол бодно юу ч үүдгийг. Тэгэхээр Монголын их өндөр бэлгшээл тар зууны хувьд битүүнийг жаргалтайгаар харж байна. Саршны баяраар яг сайхан зүйл бодож, сайхан үгс хэлэлцэж байдаг ийм бас сайхан баяр шүү те. Манай Хүслэнгийн маань хувьд за саршнээр одоо яаж баярлдаг вэ? Чиний одоо хамгийн дуртай хэсэг нь аль вэ? Яаж баярлдаг вэ? Би ингээд яа тийм залгахгүй хамгийн ихлээ. Айл хийсэл те. Чиний нэгэнд ээж автагаа эмээ өвөөтэйгээ залгаал эхэлдэг байх та тий. Тэгээ шинэ дэлийн өмсөөл тий. Гүрээхийн хувьд одоо ингэ бодоход хамгийн гоё авч исэн бэлэг нь ямар бэлэг болоо? Саршны баяраар ингэ тэр л бэлгийг явахад их гоё байсан да гэж бодогддог бэлэг байдаг. Олон. Зөв ер нь бол яг үдэ би ч одоо 73 хүрч штэ. Тэр ер нь ижээ аваас авах бэлэг л гоё гэж. Одоо бодох. Шуугаарч зүрлэг. Яг нэг боо тэр өгнө шүү дээ. Айгүй гоё. Хадгалаад байдаг юм нэг өглөөчнийг өгнө тий. Тэгээд нэг ганц сүүч их тэгээд бараг би хойморцоо суугаад тэр зодгоодгүй байши. Тэгээд ижи аав өгсөн нэг тэр үжигэрд нэг тэр л их надад ирсэн мартагддаг юм. Нэг их гоё. Тэгээд нэг уул марч шиг сони бодсон шүү дээ. Тий? Чиний нэг их сони байдаг огшоод гэдэг тий. Өөртөө тийм биш үү нэрэн тий. Хамгийн гоё бэлэг нэр ээж аав юм шүү дээ. Тэгээ боовоо ингээ өгсөн ч тэр одоо сэтгэлээс өгсөн бэлэг болохоор тэр юм уу? Тийм үү. Тий. Тэгээ хоолой зангирч штэ. Тэр шин тэгээд зордгоо маа тэгшин бэртгөө нэг боо юу шийдэг нэг хүчрүүгөө хүүдэх юм уу гэхгүй ш. Тэгтэл тэр л гэнэ. Тэр үл одоо бодоход бүр амттай ярих юм шүлэг шиг. Тийм ээ? Тийм өөр бол одоо дараа бол тэгэл болдог л баг. Би бас хүүхдүүдтэй бэлэг өгдөг дотор сайхан байдаг гэдэг. Юу ч одоо шуугаа нэг ялгаргатай бэлэг өгнө шүү дээ. Тэгэхээр тэр бэлэг гэдгийг цаадах бэлгэшээл байдаг. Ичи апал хатууж юм. Тоглоом биш. Гэтэл ичигүй маавгүй болсны дараагийн цагаан сарын өглөө мөн шахдаг шүү. Тэр үл шүү дээ. Даахгүй. Тэгээ сүулдэ гур хүүхдэд таа. Ер нь тэгэхээр л их л тийм эцгийг ураг удмын тий. Тийм би өгчүүдэрийг орох хэрэгтэй. Тэр өгчүүч нэ. Тэгээд харсгаж би лам хүүд намайг тоглож тэднэр ч очиад сууч тий. Тэгээд нэх гоёдоо гоё. Ийм сайхан орон төрөх. Тэр заншигч өөрөө юунд сочдгийг зүрхэнд. Тэр заншилныг бүтэн жил аваад идэх байхгүй. Цагаан сарыг ер нь тийм одоо юу гэдэг юм уу цагаан сар гэхгүй шүү дээ. Нэг л гоё. Нэг л гоё. Тийм ээ? Тийм шүү тий. Стан нэг бэлгшээтэй. Бүтэл сарчгаа бэлтэн тий. Самаас бэлтгэл ажил ихтэй баяр та. Тэгээд хүн бүрийн сэтгэл их орон тэгэл ингээд ярихад ээж аав сэтгэл ингээд байнга л тий ботогдож дурсагдаж байдаг. Тэгээд саяхан бас нэг гайхалтай шинэ уран бүтээл гарсан байна. Домгийн дахилчиг Монгол ээж хэмээх юм сайхан дуу гарчээ. За тэгээд энэ дуу маань бас цаагаараа одоо охид залуустаа энэ хүүхэд багчуудад яг энэ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх энэ одоо юус бас их тийм том ажил болжээ гэж бид бүхэн хараа та бүхнийгаа ингээд зорин ирсэн юм. Тэгээд ирсэн дахин их баярлалаа. Тэгээд энэ дуу бүтсэн түүхээс хэдүүлээ яриагаа эхлэе. сайхан гэж мен өөрийнхөө та
үл ястай нөгөө би үл баруунсалгаа хийдгүй. Одоо батхаа витер бол боддгийг санаа хийв чанартай юм хий. Тоо модсон биш тийм ээ. Бодоод гоё. Би үл энэ жилдээ их бэлгшээж байгаа. Би одоо юу гэдгийг хардсан богдын магтаал ганд нь барьж өглөө. Ногоон дээр ихэр том жүжиг хийлээ. 3 нам 6 сараас хойш гаргалаа. Ингээд нэг онгоцтой ингээд амьдрал сайхан байгаад байна шүү дээ. Тэгээ энэ дууны тохиолдолд тийм дандаа өөдрийг боддог би. Бүр их баяр сард юм дээ. Энэ усоо хой ямар сайхан юм бэ? Нэг сайхан юм хий гэж бодоод энэ сайхан бүтээлүүд хийгээд би нүхтийг мэднэ. Төрийн доол нэг дууллаа нэг том арга хэмжээндээ би нэг төрийн доол үлээ тий. Дуусах гэдэг. Сүүлд нь 2 3 тоглолтод би харж ирсэн их авьяастай охин байна да. Тэг бодсол доо. 80 настай хүүхдийн дуу гэхээр заавал нар сар шишиг навч дуулаад тах яа тийм. Тийм ээ? Халбгүй шүү дээ. Эдгээр чинь жинхэнэ ертөнц байхгүй юу? Хэмэнгэй өвгөн төмс хоёр гэдэг чинь эдгээр чинь өөрөө ертөнц байхгүй юу? Ягаад хүүхд ертөнцийг дуулж болдгоо юм? Дашнамгаа хэлсэн үг шүү дээ. Тэ? Залуус ягаад хуучилж болдог юм бэ? Үнэн шүү дээ. Хуучлал гэхээр манимет ирж явах хин заасан юм. Залуус хуучилж бол тэгээд бодсноо жаахан тийм ертөнцийн байвал яасан. Хүүхэд байхдаа хүн илүү ертөнц байдаг юм аа. Энэ хорвоо гэж шал өөрөөр хардаг. Тэнгэрлийг хардаг. Ижигэж бай, амар амгаланч бай. Тэгээ жаахан одоо юу гэдгийг жаахан өгсөн. Тэг охин одоо юу гэдгийг туйс өгөж бүвээ сонссон тэнгэр ижийн охин болохоор ээжийн харин хайрлах там би их шиг л байгаа өргөж байна гэж. Туйс охин гэж гоё байгаа шүү дээ. Тэг Монголын тэг. Ийм хүүхдээ би. Эдгээр оюун санаанд яг ингэж бичихгүй ши энэ оюун санаанд нь байгаа байхгүй. Монголд өсөж байгаа хүн болгон тийм ээ. Сайхан эжмийн өрхөнд татгах шаргал нар манддаг байх та. Үүр хийсэн домгийн өглөө үлгэрийн алтан эхлэл байх та. Ягаад хүүхэд энд сэрж байгаа? Хүүхэд мэдж байгаа. Заавал дуулаагүй явсан бид нар алгасан хүүхдийн зүрх нартаа бартаа юм ичи те. Цэцэг мэцэгтэй. За миний хүүхэд дуулаад байгаа биш. Баггүй. Тэгэхээр Монголын хүүхдүүд бол туйлс өгсард. Тэд нар энерхийг ингэж дуулна гэсэн магадгүй энэ одоо үзэгчийн одоо хүлээж авч байгаа би баярлж байна да. Манай хүүхдийн маш гоё болсон. Маш гоё болсон. Тэг энэ гадна дотн энэ тэнд дуулууд их гоё саргаж байгаа монголчууд ингэж дуулдаг юм. Ижи гэдгийг тий? Тий? Гэсэн бодол төрөх талдаа бодож батхан амныг сайгаа ийсэн. Батхан үеэр гар нийлдэггүй яах вэ? Үзэгчдийн сэтгэл хөдлөл одоо тий хүлээж авч байгаа байдал бол маш өндөр үлээ. Йог бидний ганц мөрөөдлийн үзэгчл гэж. Үзэгч хурцлээ баярлдаг хорон бүтээч юм ямар ч юм. Тэгээ хөгжимсэж гоё хөгжимдлөө энэ хоёроос чимэг болсон. Яг зохиод тийм ээ. Тэгээ нэг тийм чандын шүү сонсвол. Зүгээр явган доо биш. Туйсын чим шиг нэг тийм. Тийм ээ. А тэгээд ирэхээр зэрэг нэг толхол манай охин бол толхол болсон таас. Тэгээ өөрөө энийг саад мэдрэмжинд энэ байгаа юм. Тэгэхээр зэрэг Монголын хүүхдүүд ингэж толдог. Тийм үстэй. Мишель Ортын дууд дууддаг юм байна. Ямар гоё юм бэ Казахстан гэж боддог бол тэр бүгд хүүхэд нөр Америк гэдэг юм бэ гэж өөрийнх нь түүхийг мэдээ тий хүүх гэл тий за гуразаа шүлэг ууших юм бол дарахгүй гэж бодсон. Энэ алдартай хөгжимч ингэх юм дарахгүй Монголын их өсөөлөг дээж байгаа юм. Тийм хүүхэд тийм өгсөө гэж бодсон. Хой чи хүндлэе гэж бодсон. Энэ уран бүтээл дээр бас яг ингээ хараад хахад хамтарсан уран бүтээлчд нь бол бас мундаг юм агуу хүмүүс байгаад байгаа байхгүй. Та хэд маань яг энэ уран бүтээл дээр яаж нэгдчих вэ? Тэрийг бас сонсон. New Star студийн Гантар ах маань энэ яг найруулгыг хийгээд тэгээ нэг энэ дуун дээр одоо ятгах тоглох хэрэгтэй байна гэд. Тэгээ би зүгээр анхны яг сонсолтоороо зүгээр энэ зүрх рүү зүгээр ингээл юу вэ хүүхэд дуулсан байна те. 8 настай хүүхэд дуулсан. Тэр дууны тэр аялал тэр үг тэр уран сайхан энэ дуу өөрөө ягаад ч нэг тийм үнд сэнтэй өв соёлтойгоо холбоотой. Тэр сая хэллээ шүү дээ. Тэр туйс хөхөж бүүвээ сонссон тэнгэр ээжийн охин болохоор гэх те. Энэ дууны үг нь өөрөө бүр цаанаас ингээд гжигдээд тэр аялгауны ямар тансаг юм өөрөөрхөө бүр нулимс гоожиж зүрхлөө минь айгу хүрсэн байхгүй. Тийм учраас би яг энэ охиныг хин сайн мэдэхгүй байсан. Тэгээ очиж тэр студ тоглолцоод үнэхээр хайр хүрсэн. Ямар гоё бүтээл гаргаад тэгээ балхан ах маань гүр ах маань энэ хоёр маань бүр нэр гар нийлцэн те. Яаж тэр аялгау мөнхийг тэгж нийцүүлж тэгж гоё бүтээл гаргаваа. Тэр бол үнэхээр анхны сонсогч миний хувьд бол шууд хит юм байна гэж би дотроо бодсон. Ээж их уран бүтээл сэтгэлгээд их тийм энэ охин бол надад бол би аюу байлсан дотроо. Би сүүлийн 16-ын сонсооч баярлсан клипийг хийхэд сонссон сувдгаа хүртэл баярлж байлаа. Ямар клипийн сувдгаа тавуулсан мэс тий.
Клип ч гэсэн маш Маш гоё. их хэрийг клипд тоглохгүй шүү дээ. Аль ч талдаа тий. Содгоод эрхэм совд эрхэмд бол баярлалаа. Би харин тийм ээ гоё дуу байна гэдэг. Дараа нь би нэг арга хэмжээ. Тэр Монголын одоо хөдөлмөрийн баатараас ахирал бүхэл хүмүүс нь оролцсон. Тэгээ тэрний өгвөл энэ хүүхдийнхээ гарааг их сайн гаргаж өгч байгаа гэсэн үг. Хоёрдугаар сайн болж байгаа байхгүй юу? Бас тааруухан бол бас. Тийм шүү те. Тэгж явахгүйгүй би юм үгүйхгүй шүү дээ. Би мэдчихэж. Тийм үстэй. Яг тааруулаад нар зурлаа вэ? Тэ? Анди сайхан ээжтэйгээ бүжгээд тэ. Цэцгэн дундургүй зээвэ гэдэг тэгээд орхиж шин. А би цаад чанаранд төрийн дуулд болж байхад би арж байсан. Тэгэл одоо яг го дэрэгдэн нь яг би одоо миний ач зээ нэр төрөөс нь 20 үрж байгаа юм чи. Миний зээ нэрээд одоо тэ нэг шүү дээ. Тэгэхээр би зүгээр их хавьяастай учраас би шүтсэн. Тэгээ энд бол ийм л дуу зохино гэж. Яг го зүгээр амын зөв таашсан бэлэгтэй битүүнээр ярьж болно шүү дээ бид. Нэг хүүхд магтахад яг болдгүй. Дарга магтаж байгаа шүү дээ. Энэ бүтээл нь угаасаа нэг юм аливаа нэг юм бүтгэхтэй нэг уулзах хэвээр хүмүүс уулздаг, учрах хэвээр хүмүүс учирдаг гэдэг шиг яг энэ бүтээл дээр мэдгүй цаанаасаа ингээд нэг юм ингээд дэлгэрээд биднийг уулзалцсан байхгүй юу. Дурлаж одоо энэ бүтээл рүү орсон гэж хэлж болно. Тэгээд энэ нөгөө аливаа нэг бүтээлийг цаа шууд ингээд өнгөцсөн тоглоод өнгөрөгчнийг асуудал шүү дээ. Айгу эхлээд сонсоход болчмоор юм шиг байсан боловч дахиж жоохон ажиллах хэрэгтэй юм байна. Энэ өөрөө цаагаараа айгу гүн утга агуулгатай. Маш юм алсуураа том юм цар хүрээтэй байсан учраас жижигхэн хандж боломгүй санагдаад тэгээ бас студийн хамжлыг хойшлуулад бодож аваад ингэж орж исэн байхгүй. Тэгэхээр маань хошилаас их гоё байсан шүү. Тэмцэх манаас. Манай нөрөө үнэхээр гоё бас язгуурлаг. Тийм Сонсоор ингэж тийм. та яаж их хэрэг хооллоо ер нь энэ агуу уран бүтээлчдтэй. Ер нь бол мөгийгч мэдэн гүрээ ах бид нар одоо бас олон юм дээр хамтарч Ньюстер студ дээр би гүрэхийн дуун дээр бас тоглож л байсан. За ер нь бол яг энэ удаад болохоор юу байсан? Ньюстер студийн гант төргээд урлагийн гавь зүтгэлтэй авсан шүү дээ. Ахмадтай одоо би 13 оноос хойш ер нь хамтран ажиллаж байгаа. За тэр 13 оноос бол би нөгөө хиний pop сарайгчийн Аргу Монгол аялгуу гэдэг нэг CD гаргаж ирсэн. Тэгээ анх тэн дээр би дуудагч очоод студ дээр сарайгч одоо CD-нд 10 хэдэн дуун дээр нь тоглож байгаа ингээд. Тэгэл анх тэрнээс хойш ер нь холбоотой. Тэгэл Ньюстер дээр одоо ингээд хуур хэрэг боллоо гэхээр ер нь л голцоо над руу ярина. Тэгээ бас гой хуурчд байгаа шүү дээ зөндөө. Тэгэл бимба чи энэ дээр л нэг тоглолчмаар байна л гэдэг байхгүй юу. Тэгээ бид нар ер нь бол уран бүтээл гэдэг чинь бас зүгээр нэг очиод ингээд сонсож байгаа тоглохгүй шүү дээ. Ярин за яах вэ? Энд нь яах вэ? Чамд ямар байна? Ингүүл яах вэ төрөөхаа гэдэг одоо жишээ. Маш олон хувилбар ярьж ингэжээж гардаг байхгүй юу? Тэгээ тоглож үзээ. За болохгүй юм байна. За болиё. За одоо нөгөөтгөр яваад үзье гэх тийм ээ. Ер нь бол хүмүүс бол их амархан болддог юм. Тэгээд зүгээр л одоо чаддаг юмар ингээ хуур тоглохоор ер нь ямар ч хөгжмийг хүмүүс тэгж ойлгоод байдаг байхгүй юу? Аюу амархан те одоо яг хүн харахад амархан л та. Тэгээд бас хүнээс тэр чин сэтгэл бүх юм гарч байгаа байхгүй мэдрэмж хаана яах вэ хөө тэгээд эн чи юуны тухай дуу билээ бас бодож тоглоно шүү дээ. Тэгээд үнэхээр гоё байсан. Тэгээд дүүтэйгээ танилцаад гэсэн дуучин хийн гэсэн чинь 8 настай охин гэдэг. Гэсэн чинь 8 настай охин дуулна. Энэ том тоогоо гэдэг. Ямар гоё аялгуутан байга би. Уянгийн дуу учраас бас нэг тэр болгонд ингээ хуур тоглоод бас бий байгаа байхгүй. Бас тэр орж гараад ч гэдэм юм ингээд гоё. Угаасаа л яг өөрөө уянгийн дуу учраас их гоё хуурн зогцож байгаа байхгүй. Дойлоо олж дурж ганц нотыг хөлгөө хийж байгаа байхгүй. Юмдаа мэдэрч тий. Урч чуланд ганц нотыг яг олж тавьж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө маш гоё болдог байхгүй. Тэр чинь үнцэнтэй урлаг давхар урлаг явж шít. Ганц насаа тий. Би ерөөсөө дуу оруулж явах авчдаг юм өөрөө. Нэг ягаад нэг сэтгэлдүүд хоёр дахь илүү өгөхөд амтын хүмүүдэд ямар дуун дээр би хадаа дээр яаж үзээгүй. Тэгээд ерөөсөө жахлаа хүртэл Монголын үндэслэлийг болж явахдаа гурихтаа явчихлаа да бид болчих гэсэн. Тэгээ өөрөө нөгөө илүү хэлэх вэ гэж одоо сүүлд нь сонсохдгоо. Яг тэр хөгжимч мэдэрснээрээ тий юм явж явах би тэнд нэг навсгах надад чи өгөөд хариуцаад болоогүй шүү дээ. Тэгээд эдний хувьд тэр нь их гойсон. Ер нь энэ хоёр алдартай хөгжимчдийг би сайн мэд. Тэндээ их гоё. Дойлын болоод. Тэгээд тэр зүгээр тийм ээ. Тэгээд нотыг гिचгүй.
Тэ яг ингээд. Тэр эхнийхээ сонсоод би засмаар юм байна, суумаар юм байна гэж тэгжсэн надад өөрийнхөө. Тэгээ нөгөө аялгауг ингээд айгүй олон удаа ингээд дахин сонсоол байгаа шүү дээ тий. Энэ дууга би өөрөө мэдрэх хэрэгтэй байхгүй. Бүр энэ дотроо оруулаа мэдэрсэн нөхцөл цаанаасаа тэр чинь өөрөө бас ингээд гарч ирж шүү дээ. Тэрийг гаргахын тулд би бүр баг өдөрч ингээд сонсож байгаа байхгүй. Тэгээ бүр энэ дуунда хорцсон. Манай гэрийнхэн баг зэжилсэн. Тэгээ манай нөхөр ч өөрөө бас урлаггүй юм чинь. Хөөх ямар гоё дуу вэ гэл анхныхаараа тий. Тэгээ хүүхэд туулсан хэзээ тэр ямар утга агуулга тий аялгау бүтэц бүх юм нь үнэхээр шууд эхний одоо ингэдэг штэ шинэ бүтээл бол анхны сонсоход шинэ л байдаг. Гэтэл энэ дуу мэдгүй надад бүр ийм тийм дотн санагдсан байхгүй тий. Гоё аялгуулахгүй. Тий аялгуул. Ямар гэсэн бэ энэ дуу болоход. За анх яг дууныхаа ингээл үгийн сураал, аян сонсоод яг ямар санагдсан чамд? Дуун айгүй гоё байсан. Тэгээд яг дуулахаар ингээд үүлэх гэдэг юм юм шиг юу хөрөж. Дотроосоо бүр мэдрээд тэгж дуусан юм. Нэг юм ирээд байгаа тийм. Ямар хөөрхийн нүдэнд нь. Гойны шинэ том өнгө яхаж одоо. Нөгөө сарантай хэлжсэн 10 юу манай хүн хөгжимдсэн тэр нөгөө юу вэ штэ. Аргагүй амаргүй штэ. Тэгээ сарантай ярьжсэн үрийнхээ энийг дуулахаар надаас дотроос бурхан дуулаад байгаа ш. Би дуулахгүй дуулааг юм шиг санагдаад гэж. Нөгөө дууныхаа шидэнд орохгүй. Тэр цаад тэр юм даа тий. Якут талдаач юу. Ундаг штэ тий. Амар дотроос амар тий. Тэр дуундаа тэр тий. Гоёсэн тий. Дуугаа сонсоод анх уйлах гэдээсээ гээд нүдэнд нь нөлөөсөө тэгээд Клип аягүй гоё байсан. Клип бас их гоё байсан. Чи тэмээн дээр ингээд ээжтэйгээ хамтдаа гэж тавсан гэлээ штэ тий. Ээжтэй одоо ээжийнхээ дүр тоосон мундаг хүнтэй хамт тоглох чамд ямар санагдчихсэн? Клип ингээ хийхэд бас тэр үед ямар санагдчихсэн? айгүй гоё байсан. Тэмэн дээр суухаар айгүй гоё. Тэгээд тэмэн ингээд босхоор ингээд жоох Юу байсан нь? Тэгэл ер нь дууч тэр аялгауч тэр үгч тэр за тэгээ дүрс бичлэгийн хувьд ч тэр бүх юм л ингэж сэтгэлд хүрсэн. За тэгээ дууг бол анх сонсоол нэг тийм хүний сэтгэлд хүрдэг гэж ярьдаг штэ тий. Нэг тийм дотн мэдрэмж төрүүлсэн. шууд хийт болох доо гэж бодсон надад. Тэгээ бид нэр штэ. Битүүний орой Балхаа тэр өөрийнхөө доо магтж байгаа юм биш. Энэ огт магтаад биш. Монголын их мэдэрчээл ярьж байгаа юм байна. Ойлгож байна уу? Хойч юм маань ингэж мэдэрч байна гэдэг ярьж байгаа. Тэгээс одоо би энийг Балхаа тэр өөрийнхөө доо ярьж байдаг шүү дээ. Амгатааш хаа. Тэг Монголын их мэдэрчээл байна. Тэрийг ярьж байгаа битүүний орой. Мэдэрчээл ярьж байгаа. Хоёр хуу хэлэх тас хэлтэл хийж штэ. Тэгээ одоо ингэж штэ. Төгсгөлийн дахилт нь үлээх салхиа ижиг минь үнсүү. Инех наран ижиг минь илүү. Энэ бүхнээс ижигийн харамлан эрхлэн очиод үнсүүл юм шиг гэдэг. ертөнцөөс ижийг харамлж байгаа. Тэ? Тэгэхээр ижидээ ертөнцөөс харамлаад эхлэнэ гэдэг чинь бидний нөгөө их том юмны шиг ааш тэ? Ижи минь үсчлээс их тэ? Тэр тэгээ тэрштэй үгүй ижи би үнсүүл гэдэг шиг үгс мөнх багаарсан. Их өөрөөр энэ нэрний хувьд Домгийн дахилт шиг Монгол ээж гэдэг нэрний хувьд бас нэг сонсомоор байна л да. Маш өөрмөц нэр байгаа. 2-3 нэр байсан. За. Ярьсараад энэ дээрээ тулсан. Тэгээ над руу ярьсан. Манай баг нэрийг өгсөн. ертөнцийг бодоод байгаа. Хөөдрөг байгаа. Тийм охиныг Домгийн дахилтгүй юу гэдгийг. Тэ? Тэрийг энийг хэлж байгаа. Өөрийг хэлж байгаа. Домгийн дахилт шиг Монгол орд. Тэ? Монгол охин гэж. Тийм. Би өөрөө тоглож би Домгийн дахилт шиг Монгол бас охин тэргээг өгчтэй. А зүгээр энэ чи Домгийн дахилт шиг охтууд яг миний хойч юу. Тийм ээ? Тийм. Чи одоо энэ 8-т би татангуур гасчлаа. Тэгэхээр шар гарын 160-ны дараа л тийм миний насан төрөх нь шүү дээ. Энэ нь Домгийн дахилт. Монгол охтууд ийм гоё юм бодож байдаг тийм. Ийм гоё мэдрэмж өөртөө байдаг гэсэн санаа. А нөгөө талаар би ээжтний баяр үргээ гэж бодож байгаа. Яг үнэ. Тийм. Маш их тийм. Урлаг бол нэг хүний бүтэн сэтгэл байдаг шүү. Би багшин дээд сургууль төгсөөд арай гэд нэг энэгээрээс 2 жил шоо эцэж бацаж байгаа. Тэгээ багшин дээдээс шууд Улаанбаатарт ажиллаж орсон. Хүний ганц хөө. Зээл 130 машины тал дээр юм уу? Ижи аваагаа жирэмсэн. Ижи аваагаа суудгаад хотод ирж ирсэн. Таны хүн байхгүй. Айлын хажуу хайгаад.
Юу гэсэгэж хүн том хүн болно гэж хэлж байгаа шүү. Бадарчгаас би том хүн болно. Хүний хүүхдүүд үздэг газар би ирнэ аваа гэж. Тэр мөн хоёр чинь дутаг орондоо би сургуульд очсон бүдээ сумын захирал болно шүү дээ. Тэгж цагаан эдээс холдох. Миний хүүл тэ тэр хүртдэг юмдаа хүрж ивэл гэж бодохоо. Тийм. Ямар том ирээдүг миний жи надад бэлгэлөө тэ. Тэг хүүд миний хүүл энэний хийж ив. Гээ намайг төрийн шиг авч байгаа. Намайг одоо гавьяа тавьж байгаа гэж яа хоёр байсан болдог. Батдаг. Тим зоригтой өрийнхөд тийм ээ. Би үл ижийсэх хүн. Надад ижиг шүү байхгүй. 30 гэдэг ижийн дуутай би. Энэ их нас хийдэг та. Тэгэхэд л одоо энэ шиг одоо ер нь надаас харгалж тий. Тэгээ би зүгээр энэ бас нэг орчлон сайхан байгаа дэр бэлгшээд бичсэн. Уйлж гадгалаа уйлж бичсэн. Иж яав та Монгол орондоо залбираа. Ингээд нэг тий. За маш их баярлалаа та бүхэндээ. Тэгээд нэгэн сайхан гайхалтай дууг бас энэ гайхалтай хамт олон ингэж бүтээж өгсөнд маш их баярлалаа. Тэгээд хүслэнд үдээч бас одоо маш их амжилтыг хүсье. Гараа нь бол одоо маш өндөр тавигдлаа ширдэ манай хүслэнгийн. Тэгээд амжилт хүсье дүүдээ. Олон сайхан уран бүтээл хийгээрээ. Олон сайхан уран бүтээл хийгээрээ. Хүслэнтэйг одоо олон сайхан уран бүтээлийн ард дахиад уулзах байхаа. Ханаа зүйдээ хийж байгаа. Тэгээд одоо морин жилийн хаврын цэцгийн 3 сард багтаж одоо битэр их гоё юм гараа шүү бас. Ажууд ирэх тав тусах юм яг. Хоёр өстө хүлээлт тавьсан байгаа шүү. Тэр гоё юм бодлоо. Би бас бодсон баярлаад баярлаа ятга. Тэр миний шүлгэн дээр ятга яваад байгаа гоё юу. Бонда. Өстө бодож байгаагүй юм байна. Одоо сонсоход бүр гоё харагдав тий. Шууд сонсдог. Тэр хүн ятгатай дуулах сайхан гээд нөгөө шүлгэдэг ш тэний. Оолор чинь тэрийн шиг тэгээд миний шүлгдэг хоолой л явах. Яа тэнд очиод би тэр цаг нар таарахгүй шүү дээ. Аа зарим нэгэн газар магадгүй сюрприз явуулж болно. Ганц нэг. Бус нь яг гүрээгийн шүлэг яваад. Тэгээд ингэхээр бас юм уран бүтээл хөгжиж байна. Энэ охины уянаар энэ охины дуу хийж хооронд битэр ярьчих тийм. Сайн дэрсэн. Хараа ээнэр юм их сайн тий. Гүрээхаа. Тэгээд бас гүрээхээгээ гоё юм эрүүл сарвал сайхан байгаад үнэхээр баярлж байна. Монголын ард түмэн танийгаа харж баярлж байгаа гэж бас итгэж байна. Тэгээд олон сайхан бүтээл хийгээрээ таньда. Тэгин одоо юм би. Уран зориг их байдаг. Хямртай. Хүүхдийн доо хэрэг хямрыг босч ийл ш. Энэ яхан шимшигтэй доо ш их гоё. Тэгэхгүй. Ирчүүч хангалж штэ танаас та ирсэн. Юм хийнэ л гэсэн тий. Зонжи юм хийлэх ихчтэй болдго юм байлээ. Хүн тэмүүлэхээр улам их юм хийдэг. За морин жилийн хаврын тэрүүл сарын битүүний орой бид нар сайхан уучлаа. Бид нар хамгийн шин бүтээл үлээж авлаа болуулаа хамтарч бүтээлээ. Томгийн тахилт гэдэг нь юу байдгийг бид нар мэдэхгүй. Ийм сайхан охин бол томгийн тахилт. Миний их орон бол томгийн тахилт. Хүний аз жаргал сайн сайхан бол томгийн тахилт. Ийм учраас маргааш өглөө шинийн нэмнээр томгийн тахилтаараа тасах сайхан шинэлээрээ. Сайхан болно миний Монгол орн гэсэн. Ямар сайхан юм. Ингээ маш их баярлалаа. Тэгээд мэдээж Монгол түмэн минь ирсэн зочдынхоо алгын дэш нь харуулад гаргадаг. Тэгээд бид бүхэн бас нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгууллагын гарын бэлгийг та бүхэндээ гардуулах гэсэн юм аа. Энэ болохоор ийм цацдаг арц ганг. За тэгээд ийм нөтэн салбитыг арцны үнэртэй. Энэ нөтэн салбитыг бас бэлгэлэх гэсэн юм аа. Та бүхэндээ маш их баярлалаа. Студид маань ирсэн танд. За манай үндэсний брэнд байгаа Говидара гэх брэнд байгаа. Над чи арцаар занимаалга хүнд өстой хэрэгтэй юм бэ? Гараа бас ингээд авахаар яриулдаг. Арц ганг гэсэн хоёр төрөл байгаа. Шинэ технологи тий. Маш гоё битүүлийн гоё юм байд. Та хэдийг бас ярилцахад нэр төр хэрэг байлаа. Үнэхээр сайхан ярилцлага болж чадсан болов уу гэж найдаж байна тий. Тэгээд маш том бас уран бүтээл одоо яг морин жилийнхэн басан дээр бас мэдлээд сонсогч олонтоо хүрээд ихнээсээ ер нь дуртай болоод байх шиг байна хүмүүс бол тий. Ихнээсээ нэлээд бас хандлт сайтай байна. Тэгээд дүүгийнхаа бас цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсэж байна. За баярлалаа. Сайхан шинэлээрээ. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочдоор. Яа зэрэг. Миний дооч. Тэ? Миний дооч гэж байна. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Монгол Улсын төрийн сойрхол соёлын гавьяа зүтгэлтэн Гүр Азар, Монгол Улсын гавьяа жүжигчин Ятгчин Мөнх Эрдэнэ, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Морин Хуурч Бямбцогт, за мөн Бяцхан дуучин Хөслөн нар оролцлоо. За хөтөлбөртэй хамтсан үзэгчдээ маш их баярлалаа. Хөтөлбөр энэ дөрөнд өндөрлөж байна. Тэгээд Монголын ард түмэн та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй.
байна.